Огторгуйн хар эрчмүүд. Огторгуйд байх хар эрчмүүд нь дэлхийн ертөнцид байгаа хар муу эрчмүүдтэй харьцуулбал илүү хурдан хөдөлгөөнтэй, хор уршиг ариунтай. Дэлхийгээс гарах хар муу бүхий л эрчмүүд огторгуй ертөнцтэй очин задрах, эсвэл хуваагдан хоорондоо нэгдэн нийлэн бүрэлдэх, учиглагдан холбох замаар гэрэл, туяа, цацрагийг үүсгэхэд хувирдаг учир илүү хүнд төрлийнх юм. Энд хамгийн ноёлон байх нь туяад гэрлүүдийн тоосонцроор бүрэлдэн бий болсон хар муу эрчмүүд байна. Эдгээр эрчмүүдийг давтамжит хөдөлгөөнтэй нар, сар, од, гариг, эрхсүүд давтамжит үйлээд үргэхэд ашигладаг. Эдгээр огторгуйн хар эрчмүүд хөрсдөд буун ирэхч боломжтой. Ямар нэгэн хурц туяа, гэрлийн үйлчлэл, өвчлөл зэргээр хоруу чанараа үзүүлэн бууж ирдэг. Тэгэхдээ өнөө цагт бол тэгж ихээр хүчээ үзүүлэн бууж ирээгүй байна. Энэ эрчимд сүүлээс нь утаа гарч байгаа солир орон эзтэй бурлаа. Тийм ээ. Тэгэхдээ эдгээрийг ихэвчлэн агаарт задлаад жижиг хилтерхиynүүд нь хаа нэгтээ бууж байгаа биз дээ. Зарим нь хортой, зарим нь хоргүй эрчимтэй байж, зарим нь дэлхийд хэрэгтэй эрчмийг авчирч байгаа юу буурлаа. Яагаад заавал дэлхийн ээжийн гадуур болор бөмбөлөг буюу азооны давхарга байх учиртай юм бэ буурлаа. Солирыг тэнд задалж хорт эрчмээс нь хамгаалж байгаа. Огторгуй хийгээд хөрст мандлын хорт эрчмийг зааглахын тулд энэ давхарга заавал оршдог. Хэрвээ оршихгүй аваас хар нь харыгаа татах, цагаан нь цагааныгаа татах зэргээр эрчмийн хурц үйлчлэлүүд өрнөсөөр дэлхийн ээж задрахад бэлэн болсон байх, эсвэл хэдийн задарчихсан ч байх боломжтой. Озоны давхаргад гаднаас орж ирсэн биетүүд шатаж задардаг. Тэр давхаргад ямар эрчим давмгайлж байдаг вэ буурлаа. Агаар мандлын азоонд цагаан туяанууд ихээр давмгайлан мөн болор гэрлийн талстуудын нэгдэл шингэж оршдог учраас гэрлийн хүчтэй гээлт болон хөрстөөс огторгуй руу дээш гарч буй эрчмүүдийн урсгалаар тэдгээрийг задалдаг. Гэрэл, туяа, цацрагийн талстуудын нэгдлүүд тогтож байдаг учраас тэдгээрийн дундуур дамнах эрчмийн урсгалууд бас түүний дотор далд байх агаарын урсгалууд нь арга билгээрээ нэгдэн үйлчилж байж гаднаас орж ирэх биетүүдийг амархан задлан сарниулж буй юм. Дэлхийд унсан хорт эрчимтэй солироос болж үүссэн өвчин тохиолдсон болов уу буурлаа. Өдгөө бол тэгж айхтар өвчин тахлан бий болоогүй. Харин болор бөмбөлгийн гэмтэл буюу азооны давхаргын цооролтоос улбаалан орж ирсэн огторгуйн хүчит гэрлүүдээс бий болсон өвчлөлүүд бий. Жишээ болгон нэг өвчнийг хэлж өгөөж буурлаа. Туяатын үйлчлэлээр арсны хавдар Африкт бий болсон. Өнөө цагт яг огторгуйн хар эрчмээс бүрэн улбаалан үүссэн өвчин бол байхгүй байна. Тархины үйл ажиллагааны доголдол саажилт зэрэг өвчнүүд хэрхэн бий болсон бэ буурлаа. Тэдгээр нь эрчмийн дутагдлаас улбаатай. Огторгуйн хар муу эрчим дэлхийд игцэн нь яаж мэдэгдэх вэ? Байх ёстой хэмжээнээсээ ихссэн байвал цаг урт нөлөөлнө бидтэй буурлаа. Огторгуйн туяатын байх хэмжээ ихэдвэл огторгуйн жам буюу наран ижийн үл хождох хууль нь гээгдэнэ.
одод үзэгдэхээ болно. Хавирган сарны дүр үзэгдэхээ байна гэх мэтээр олон үйлс өрнөж болно. Огторгуйн хар муу эрчим огторгуйн жамд хор гай учруулсан үйл одоогоор тэгж ихээр байхгүй. Зарим нэгэн эрхсүүд мөргөлдсөн, зарим гэрлийн эрчмүүд багахан саадсан, зарим гариг эрхсийн эргэлт багахан саарсан гэх мэт бол бий. Дэлхийн ээжийн хар муу эрчим ихээр савлаж, өөрчлөгдөж болох ч огторгуйн эрчмүүд хэрхэвч тэгэхгүй. Учир нь хар нөхөд болон хар эрчмийн орон зай байна. Тэдгээр нь шууд л хар муу эрчмүүдэд татан аавна, ихэдвэл устгалд оруулна. Дэлхий дээр хар эрчмийг их хэмжээгээр эсвэл хүчтэйгээр задралд оруулах, устгалд оруулах буюу хар нүх, хар эрчмийн орон зайтай адилаар тогтоож болохгүй. Учир нь дэлхийн ээжээс гарах цагаан эрчим өөрөө хязгаарт хэмтэй юм. Өөрөөсөө авч түгээгээд буцаан аваад түгээнэ гэсэн цагаан эрчмийн хууль бий. Түүний адил хар эрчмийг байнга устгаад байвал цагаан эрчмийг бүрэлдүүлэгч орон зайнууд үгүй болж цагаан эрчимд байх тоосонцрууд багасан, эрчмийн хүчүүд нь сулраад ирэхээр цаг уурын өөрчлөлт бий болох учраас дэлхий дээр ямар ч хар эрчим туяаг засах болон задлах үйлийг ариун ихээр нэгэн зэрэг хийж болдог. Бага хэмийн хар эрчим буюу нэг хүмүүний нэг удмын нэг нутгийнх нь байвал гэмгүй. Харин нэг улсын эсвэл нэг твийн хэмжээнд задлж устгах бол бэрхтээ болно. Огторгуйд байх хар нүх, хар эрчмийн орон зай бол дэлхийн нэг твийн хэмийн дайтай эрчмийн урсгал, задрал, хувиралтыг хийж байдаг. Манай дэлхийг тойроод хар мананцрууд байдаг гэлээ. Үүнийг бас хар орон зай гэж нэрлэж байгаа юу? Зарим нэг нь хар орон зайд орж байгаа юу буурлаа. Хар мананцар, хар эрчмийн орон зай хоорондоо ихээр ялгахдаггүй. Харин зарим хар эрчмийн орон зай нь бэлгийн дүрээр оршин байдаг. Хар мананцар нь хар эрчмийн орон зайд үр дүнтэйгээр үйлээ зөв хийгээгүй цагаан өнгөнүүдийн эрчмүүдийг засварлаж өөр эрчим болгон гаргаж оршдог. Дэлхийдээ ойрхон байх 7 хар мананцар дотор харагдах нь ч бий, үл үзэгдэх нь ч бий. Дэлхийг тойроод хар нүх байгаа гэсэн хэр хол байдаг юм бол сар хүртэлх зайтай харьцуулбал сар хамаагүй ойрхон уу буурлаа. Дэндүү ойрхон дэрэгдэн бий. 3 талаас нь гурвалжилж оршдог үү? 3 өөр эрчмийг сорвуулах зориулттай юм уу? 3 зүгээс нь сорвуулах зориулттай юм болов уу? Өөр эрчмүүдийг нь сорох хэдий ч эрчим гэхээс илүүтэй туяа цацрагуудыг сордог. Дэлхийтэй ойр орших нь л 3 бий. Тэгтэл зөвхөн дэлхийгээс гарсныг сордог нь 3 гэж хэлээгүй учраас бусад гариг иргэсийн харыг нь ч бас давхар сорон оршино. Орчлон хорвоод хичнээн хар нүх байдаг вэ? Хідэн тэрбумаар тоологдох уу? Арайч үгүй болов буурлаа. Хідэн 100-аар л тоологдно. Цагаан нүхнүүд нь цагаан оддын айдаа түлхүү оршиж байна уу? Энд тэндгүй байна уу буурлаа. Энд тэндгүй оршиж байж л өөрсдийн зорилтод үйлсээ дүүргэнэ. Огторгуйд солируд чөлөөтөн нисэж байдаг нь байх ёстой үзэгдэл үү? Эсвэл тэд орон зайд эрчим зөөгөөд нисэж байдаг болов уу буурлаа.
Нэгээс нөгөө орон зайд хүрэхдээ нэг гариг ирэхс эсвэл оршихуйг бүрэлдүүлэхийн тулд шилжиж байдаг. Зам зууртаа өгөхөө өгөөд нэг газар нь нэгдэн нийлж бий болгохын тулд гэх орчлонгийн хуульдоор эрчмийн урсгалаа дагаад оршиж байгаа. Хүмүүсийн хөөргсөн энэ олон хиймэл дагуулууд сансарт бий. Хиймэл дагуулыг хийсэн металл нь өөрөөсөө ямар нэгэн эрчмийг ялгаруулж байгаа нь хар эрчим эсвэл өөр эрчмүүдэд хэрхэн нөлөөлж байгаа вэ буурлаа. Сансар окторгуйд оршиж буй бүхий л сайн муу хийгээд оршин байгаа арга дүртэй, үл үзэгдэх бэлэг дүртэй эрчмүүд бүгд нөлөөлнө. Эрчмийн задрал гэж юуг хэлж байна вэ? Яаж задардаг вэ? Бусад өнгөт эрчим рүү задрах уу? Ямар нэгэн хар муу эрчим өөрөө үүссэн бий болж байгаа. Мөн хувиран өөрчлөгдөж байгаа учраас хар муу эрчим бүрэн устгахгүй. Эрчмийн үйл устгах хуульдоор захирагдан оршино. Харин өөрийнх нь өнгө төрх, шинж чанар, үйл нь хувиран өөрчлөгдөнө. Үүнийг л задрал гэж хэлээд байгаа юм. Бидний өмнө нь ярьсан 7 төрлийн эрчмүүдийн аль нь ч бай. Хортой хоргүй, гэмтэй гэмгүй, нааддаггүй гэх мэт бүхий л төрлийн хар эрчим хувиран өөрчлөгдөнө. Энэ хорвоо дэлхий дээр орших эрчмийн цагаан нь хард, хар нь цагаанд заавал хувирна. Тэгж байж хорвоо дэлхий дээрх болон окторгуй ертөнцид буй бүхий л эрчмийн орон зай бүрэн бүтнээрээ оршин тогтно. Тэгэхээр энд ямар нэгэн эрчмийн орон зай устгах аваас түүний оршин байсан орон зайг юу нөхөх вэ гэсэн асуулт урган гарна. Түүнийг бодит буюу арга дүрээр оршин байгаа эд орлож хэрхэвч чадахгүй. Тиймээс тухайн орон зай нь сайн хийгээд муу эрчмээр нөхөгдөнө. Тэгж байж дэлхий гариг нь окторгуйд тогтож наран саран үл хождох хуйлдаа захирагданаа. Тэгвэл хэрхэн хувиран өөрчлөгддөг вэ? Энэ л сайн муу эрчим нь орон зайг туулахдаа эрчмээ хувиргана. Жишээ нь өвгөн би муу эрчим гаргалаа гэж бодоход хэдэн мянган бээрийн цаана байгаа орон зай юм уу хэмжээс туршихуйдад хүрэхэд хувиран өөрчлөгдөнө. Тэр л орон зайд туяа цацраг, сайн муу эрчмийн урсгал байгаа учраас тэр бүхнийг өвгөн надаас гарч буй эрчмүүд туулж байж сайхан муухай үгийг айлдлаа гэхэд эсвэл сайн муу зүйлийг бодлоо гэхэд тэр бүхэн эрчмийн татах хүч үйлчилснээр өөрийн хурж очих оршин орон зайтай хүрч байгаа юм. Тэгж хүрэх зам зууртаа сайн муу эрчмийн урсгал үйлцэл бүхнийг туулан хувиран өөрчлөгдөж хүрдэг. Хар муу эрчим хүмүүний махан биеэс болон ямарваа нэгэн орон зайгаас гараад өөрийн хэсгээсээ их бага хэмжээгээр заавал алддаг. Алдахдаа энэ л эрчмийн урсгал, үйлзэл, сайн эрчмийн хөдөлгөөнд ор заавал шүүгдэн гарна. Муу эрчим байлаа гэхэд нар гэж байх үед нарны туяа цацрагийн хүчинд ор багахан хэсгээ гээн. Цаашлан байгаль дээрх сайн эрчмүүдийн дундуур жишээ нь моддоос моддын хоорондох эрчмүүд гол мөрнөөс ууршсан чийг үүл рүү дээш хөөрөх хэлхээ дундуур дамжин окторгуйдаа хүрнэ. Мөн хүмүүнийг бүрхэгүйц хэмийн хар эрчмийн орон зайд
дүүрэн хар эрчим байлаа гэхэд сайн эрчимтэй хүмүүний сайн эрчмийн орон зайтай мөргөлдөх үед багахан хэмжээний хэсэг нь сарнин задрна. Нар сар од болоод айгал дээрх мөнхийн ундран оршиж байдаг орон зайд буюу чулуу, мод цэцэг, ургамал, хөрс шороотой мөргөлдөх аваас мөн эрчмийнхээ багахан хэсгийг алдана. Түүнээс гадна сайн эрчмийн хэсгийг өөртөө нэгдүүлэн хар муудаж хуургаж болно. Ямар орон зайг туулан байна вэ? Ямар оршихуйдаар дамнан байна вэ гэдгээс шалтгаалan эрчим заавал хууран өөрчлөгдөнө. Жишээ нь үр чи нэг муу үгийг хэлье гэж бодъё. Тэгвэл муу үгээс гарах хар муу эрчим нь гарын алганы хэмжээтэй байг. Тэр нь ойр байгаа хүмүүний бие дээрх сайн муу эрчимтэй сүлэлдэнэ. Хэрвээ тэр хүмүүний муу эрчимтэй сүлэлдсэн бол тохоо хийрийн хар муу эрчим болон өснө. Тэр өссөн муу эрчим нь өргөө гэрт ороход буюу өргөөнд буй чулуу, эрх, өднөөс гарах эрчмийн урсгалд орлоо гэхэд өөртөө сайн эрчмүүдийг хуралдуулан аваад алд хэмийн эрчим боллоо. Тэгэхдээ сайн эрчим нь байхаас гадна муу үгийн эрчим нь байна. Тэдгээр нь хоорондоо нэгдэн сүлэлдэж оршино. Эрчим татагдан сорогдохын хуулиар дээш хөөрөн энэ өргөөнөөс гарлаа гэхэд бас л байгаль дээр ялгарн гарах сайн муу эрчмүүд болон оддоос гарах эрчмийн үйлчлэл урсгалд заавал өртөнө. Ингээд алгын чинээ хэмийг хийгээд түүнээс цааш дээш хөөрөн үүсийн дунд хүртэл дахин тохоон чинээ хэмийн эрчмийг алдана. Цаана нь сайн муу хоёулаа нэгдэн нийлж саармагжин зэгэл саарл өнгөтэй боллоо. Зэгэл болоод үүсийн дунд орвол үүсээс ялгарах болон үүс дотор хураагдсан эрчимтэй сүлэлдэн байлаач үр чиний амнаас гарсан муу үгийн тоосонцрууд тэнд тээгдэж л байгаа. Ингээд бусад үрсийн амнаас гарсан үгтэй сүлэлдэн нийлж бас нэгэн өнгийн эрчмийг бүрэлдүүлнэ. Энэ нь сайнч байж болно, мууч байж болно. Эдгээр нь дийлэнхтэй зэгэл саарл өнгийн эрчмийн сүлэлтэй болдог. Тэдгээр нь дээшээ хөөрөн татагдаад болор бөмбөлгийг нэвтлэхдээ үрсийн амнаас гарсан үг бүхэн хураагдан багтлагдаж хоорондоо сална. Сайн үгс нь тийш, муу үгс нь ийш, бооволхай булхаа нарын амнаас гарсан муу үгс тийш гэх мэтээр орон зай бүр рүү хүрэн очино. За, эм нэртэй үр байг. Эм үрийн амнаас гарсан муу үгийн эрчим дээшээ хөөрөөд хүн 5 одны дунд байх амин од руу очино. Яагад гэвэл тэнд ямар ч хүмүүний үгсийн эрчмийг хүлээн авдаг өргөө бий. Эм үр нь эрэхтэй учир бүртчон одон гэр рүү бас очино. Үгсийн үйл хэргийг хариуцсан байх бас нэгэн өргөө нь сарт одон гэр буюу титэм одод байна. Түүнээс гадна эм өөр хөх Монгол хүмүүн учраас хөх Монгол хүмүүн бүрийн 7 дээд эцгийн суудал болсон 7 өвгөн одон гэр рүү очино. Эм үрийн 7 дээд өвгөн эм үрийн замаас гарах үг бүрийг хариуцсан байдаг. Танаа энэ үр чинь яагаад ийм үгийг амнаасаа унгах болов? Энэ үгэндээ үрчин хүрвүү, хүрсэнгүй юу гэдгээс хамаарат их өвөг 7 одон гэр рүү хүрнэ. Түүнээсээ өөр нэгэн оршихуй болох эм үр хөх толбот хүмүүн учир
хөх эрчмийн орон зай руу очино. Эдгээр орон зай оршихуй руу хүрэхийн тулд бусад үрсний амаас гарах үгсийн эрчмүүдтэй нийлээд эрчмийн багц болно. Дүрсэлбэл урт хоолой хэлбэртэй багц болно. Энэ нь хүмүүний оюун ухаанаар захирдаг булчингийн ширхэгүүдтэй адилхан эсүүд нэгдэж булчингийн эдийг үүсгэхдэгтэй утга нэгэн. Хайгаад үзвэл шинжлэх ухааны нэр нь арга ясны хөндлөн судалт булчин гэж бий. Энэ бол зөвхөн хүмүүний амнаас унсан хар муу үгээс үүсэл улбаатай хар эрчмийн үндсэн хууль юм. Үндсэн бус хууль бий учраас ялгахын тулд үндсэн хууль хэмээж тодотгож буй. Үндсэн хуулиас хамаарат амнаас гарсан муу үгийн эрчим дээш хөөрөхөөс гадна давхар сүнс болон махан биеинд нь хадгалагдсан үлдэнэ. Оюун бодолдоо болчмгүй үг хэлж байснаа сандаг нь махан биед хадгалагдсан үлдсэний илрэл юм. Ийм үр хар муу эрчмийн сүнсийг дагуулсан байвал өөрт эсвэл оршин буй эрчмийн орон зайд нэг хэсэг нь нэмэгдэн хадгалагдана. Энэ бол үндсэн бус хууль юм. Үндсэн бус гэдэг нь заримыг нь тогтоон хадгалагдаж болдог, зарим нь хадгалагдахгүй байж болно. Жишээ нь энэ өргөө дотор үг хэллээ гэхэд энэ өргөөний эрчим дотор тэр гаригийн тэр цагт энэ үр ийм үг хэлв гэж эрчмийн тоосонцорт хадгалагдсан үлдэнэ. Тийм учраас өвгөн би өмнө нь хэлсэн бүгдийг эргэн айлдаад байгаа нь тэр юм. Үзмэрч хүмүүс энэ тоосонцороос мэдээлэл татдаг юм байна. Тийм үү бурлаа? Тийм, тун зөв. Сүнс бүр өөрийн орших эрчмийн орон зайтай учраас тэр дотроос нь мэдээллийг татаад байна. Бодлын муу эрчимд бас хууль байгаа бидтэй бурлаа. Бодлын эрчим, үгийн эрчим, үйлдэлийн эрчим гуруула үндсэн хуульд захирагдана. Ялгаа нь үндсэн бус хуулиараа ялгагдана. Үйлдэлийн эрчим бол тухайн орон зай дотор нь хадгалагдсан үлдэнэ. Жишээ нь би тэдэн жилийн өмнө тэнд тийм үйлдэл хийж байсан гэдэг. Энэ бол орон зай дотор мэдээлэл нь илүүтэй хадгалагдсан учир нь байгаа юм. Мөн тэр газрын хажуугаар явхад надад сайхан байдаг гэдэг. Хар муу сүнснээс гарах эрчим сайн ч бай, муу ч бай, эрчим задрах үндсэн хуулийн дагуу оршдог. Хар муу сүнснээс гарах хар муу эрчим, хүмүүний биеэс гарах сайн, муу, ихэнх эрчим бүгд эрчим задрах үндсэн хуулийн дор захирагдаж оршдог. Бодлын эрчмүүд очдог оршихуй нь үгийн эрчим очдог оршихуйгаас өөр байх уу буурлаа. Бүрэн очих орон зай нь ялгаатай. Үйлдэлээс гарах эрчим нь ихэвчлэн өмнөд туйл руу чиглэдэг бол бодлын хойд туйлын оршихуйд руу илүүтэй чиглэн оршино. Хүрэхгүй нь юунаас болж байна буурлаа. Тэр хүмүүний эрчмийн онцлог үүсч буй сүнс болоод хувиран өөрчлөгдсөн эрчмүүд мөн цаг хугацаанаас шалтгаална. Оршихуй бүрт очсон эрчим нь хураагдаад л байдаггүй өөр яадаг вэ буурлаа. Жишээ нь хүн 5 одон гэрийн оршихуй руу хүрвэл тэнд эрчмийн зарим мэдээллийг хадгалан үлдэнэ. Ямар ч хэрэггүй, шаардлагагүй гэсэн үүлийн эрчмүүд байсан ч тэр л одон гэрүүд дотроо нэгэн нэгэндээ дэмнэх хийгээд бусад гариг ирэхс
одод гэрлийг гаргах, өөрсдөө оршин тогтнохын тулд сайн муу эрчмүүдээ хуваах. Өөдөө хайсан чулуу өөрийн толгой дээр гэдэг үгийн цаана байх эргэн хариуцах хуулийн дагуу тэр өөр дээрч дүрээ хуургаад буцаад ирж болдог. Өөр одон гэрээс эсвэл бусад оршихуйд буй оршигчоос гарсан муу үгийн эрчим манай дэлхийд ирдэг тохиолдол бий юу? Тэндээс ирсэн эрчим манай дэлхийн оршин тогтох, хувиран өөрчлөгдөхөд нь дэмэндэг байж болох уу? Бас тэдгээр эрчмийн нөлөөлөлт дор дэлхийн хүмүүс муу үг хэлэх сэтэл төрхөө буурлаа. Байж болно. Учиг юунд гэвээс өвгөн бид өөрсдөө тэнгэрт оршиж байгаа атлаа яаж энэ нартын үрсийг дэмнээд байдаг юм бэ? Яаж экваторын бүрслүүр хэсэгт байгаа үрсэд өвчин зовлон бий болгоод байгаа юм бэ гэдгийг бодохоор огторгуугаас ирэх сайн муу эрчим хоёулаа нартад үйлчлэх боломжтой. Үгээс маш олон төрлийн эрчим гарах уу буурлаа. Гарна. Авианаас гаралтай байгаа, тийм ээ? Дээр нь үгийг чанга сул хэлэх, сэтгэл хөдлөлийн өнгө хэмтэй нэгдээд ирэхээр өөр болчихж байна уу буурлаа. Тийм. Үүн дээр нэг үгийг бодож үзье. Өдгөө үрс хайртай шүү гэдэг үгийг тэнгэрт байгаа оддын тоотой адил хэмт хэлж байгаа. Чин сэтгэлийн угаас айлдвал энэ сайхан үг улам бүр сайхан эрчимтэй байна. Нэг нэгэндээ атаархсан гомдлын өнгө аястай хэлбэл тэр сайхан үед хэлсэн хайртай гэдэг үгийн эрчимтэй дүүцвэж хэмт хүрдэггүй. Олон төрлийн эрчмүүдийг ялгадаг төхөөрөмж энэ цагийн шинжлэх ухааны нээлтээр бий болох болов буурлаа. Үүнийг бий болгож болно. Үгсээс гарч буй эрчмийн үйлцэл давтамжийг ашиглан үнгийг нь тодтогох боломжтой. Сайн үгийн эрчмүүд энэ одод дээр орших уу, өөр одод бас очих уу буурлаа. Сайн үгийн эрчмүүд эдгээр гаргас одод очихч ялхагдана. Илгэн өвдсөн нэг хүмүүнийг оншилж байна гэж бодъё. Илгэн өвдсөнийг хараад энэ хүмүү муу үгийг хэлэхдээ дандаа атаархаж хилцдэг юм байна. Эсвэл муу үгийг хорсож зүхэж хэлдэг юм байна гэх мэтээр өвчнөөс нь гаргалгаа хийгээд оншилж болох уу буурлаа. Болноо. Тэгэхдээ тиймэрхүү өнгө аястай хэлсэн үгийн эрчим яг тэр хүрдийг барина. Энэ хүрдийг гэмтэн гэдэг тогтсон хатуу хууль байхгүй. Харин дийлэнхтэй тийм байдаг гэсэн ухаан бий. Махан биеийн үндсэн 7 хүрдний онцлогоос улбаалдаг юм. Ямар нэгэн хүмүүнд зэвүүцэн хорсох аваас ихэвчлэн титэм хүрдээр хар эрчим буух гэд байдаг. Толгойтой холбоотой ямар нэгэн өвчлөл, шаналл, хар муу эрчим дарснаас болж чилээрхэх зэрэг нь титэм хүрдтэй хамааралтай. Ямар нэгэн үйл хэрэгт хонзогнон өсөрхөх аваас ихэнхдээ хоолон хүрдийг дамнуулан буух гэд байдаг. Атаархал, шунлын сэтэл дор бий болсон үгийн эрчим бол мэлмий хүрд дээр илүүтэй хурах гэд байдаг. Зүхэх, голдоо ортол гонсойх, хармын сэтгэл төрөх үед зүрхэн хүрдийг илүүтэй дамнан барьдаг. Ямар нэгэн хүмүүнээс эд зүйл булаан авах, хэн нэгний орон зайд халдах, хэн нэгний эрх мэдлийг булаах, мөн хүмүүний авьяас чадварт нь хонзогнох зэргээс үүдэлтэй эрчим голдуу наран сүлжээ хүрд дээр хурна. Альва дэв бузрыг
урин дуудсан өвчин зовлон шаналлыг ёрлсон харааж гутаа мөхөх сэтгэлээс улбаалсан эрчим бол үржийн хүрт дээр хурдаг. Хүртэд хар эрчим хурсан бол тэр хүртийг зогсоож хүрттэй холбоотой эрхтнүүдийг нь барина. Үрс та нар хааяа нэгнээсээ баруун чихүү зүүн чихүү гэж асуудаг. Тэр үед намайг сайнаар хэлж байна. Эсвэл муугаар хэлж байна гэж ярьдаг. Тоосны ширхгийн чинээч гэсэн үнэн энэ үгэнд байгаагүй бол тэр үг устан сарнина. Тиймээс тэр үгэнд ямхийн химээж болтугай тоосны химийн дайтай үнэн буй учир өдгөө хүртэл оршиж байгаа юм. Нэгнээсээ тэгж асуухын цаана сайн болон муу эрчим хүмүүсээс хүмүүний хооронд дамнаж болдог гэсэн учиг бас бий. Яг тэр чих шуугинсан үед эсвэл шуугиднахаас хэдхэн хором мөчлөгийн өмнө болсон байж болно. Хэн нэгнийг муугаар дурсах эсвэл нэгнийгээ сангалцах үед ингэдэг. Хэн нэгнийг муулах үед тэр хүмүүний нэрийг дурсах эсвэл дүрийг нь бодож байгаа болохоор сүнснээс сүнсний хооронд долгион илгээгдэж байгаа юу бурлаа. Байж болно. Тэгэхдээ түүнийг одоо эрчим задралын хууль дээр түшиглэн хэлж байна. Эрчмээс эрчмийн хооронд үйлдэл үүснэ. Хоёр хүмүүний сүнсгэл биеийн хооронд урсгал үүсээд тэр дотор үгийн эрчим урсна. Ингэж урсан дамнахын тулд ямар нэгэн үйлдэл, долгион, холбоос үүсэх ба доторх эрчим нь мэдээлэл тээгдэнэ. Хэрвээ хоёр хүмүүний хооронд бус гурав дахь хүмүүн рүү урсгал хүрвэл яах вэ? Огт хамаагүй өөр хэн нэгэн рүү хүрвэл яах вэ бурлаа. Тэгвэл долгионы үйлдэлийг барьж аваад эрчмийн тоосонцрыг нь задлан уншвал хэн юу гэж ярьж байгааг нь мэдэж чадна. Ийхүү олж мэдхийг бодол гүйлгэх ухаан гэнэ. Бодлын мэлмигээрээ тосон аваад таниж мэдэж буй хэрэг. Бүх одод өөр өөрийн эрчим хэлбэлцлийн орон зайтай байгаа. Зарим одод ижил эрчим хэлбэлцлийн орон зайтай учраас тэдгээрийн хооронд эрчмүүд түлхүү солигдоод байгаа болов бурлаа. Ижил хэмтэй хоёр эрчим хоорондоо эрчим солилцох нь үнэн бөгөөд хууль. Тэгэхдээ тэр хоёрын хооронд эрчмийн солилцоо хэрхэн явагддаг байх нь вэ? Тэгэхээр хоёр одны хоорондох холбооноос гадна өөр од руу давхар дамнаж болно. Одон гэрт хуралдах эрчмийн химээс бага хэмтэй эрчмийг яг ижил эрчмийн одон гэр рүү дамнуулахад тухайн одон гэрт хуримтлагдах эрчмүүд нь ханахаваас өөр нийцэж болох одон гэр рүү дамнагдана. Эрчим нь хана гэж нь юу вэ бодлоо. Час өнгийн туяа нэмэгдээд улаан шаргал өнгийн туяа үүсгэлээ. Ийм бүрлэхийн тулд шараас ямар хэмтэй, улаанаас нь ямар хэмтэйгээр үрэлдүүлэх вэ? Улаан давмгайлсан улаан шаргал руу шар давмгайлсан шарга улааныг бүрэлдүүлэх үү гэх зэргээр эрчмийн хаваас эрчмийн өнгүүдийг тайлбарлахад үрс та нар бол эрчим ханах өнгийг хангаах болно. Хансан хар өнгө гил хар болох уу? Ямар байвал хансан хар гэх вэ? Үзэгдэх өнгөөрөө хамгийн дээд охи гарууд
Охи харууд бүрлдэх аваас хамгийн дээд хар эрчмүүд бүрлдэнэ. Шорон хар, гүн хар, гялтгансан хар, саатай гэгдэх мөнгөлөг эсвэл алтан шаргал өнгийн холцтой эрчмүүдийн хамгийн дээд хар өнгүүд нэгдэн нийлж байж огторгуйгаас хар өнгийн эрчмийг бүрэлдүүлнэ. Хансан хар эрчмүүд дотроо олон янз бий. Үүнд гялтгансан, цоохордсон, алгалсан, шорон гэгдэх арцгар, цуллаг, ширхэглэг гэх мэт. Бид нарын ойлголтоор гил харыг хамгийн хар гэж үзэх нь бий буурлаа. Дүүцүүлж болох юм. Гэхдээ өвгөн миний айлдаад буйна. Гялтхардуу хар хэмийн охи байна. Олон хар эрчмийн охид бүрэлдэхээрээ үүнээс ч хар болно. Энэ үрийн хажууд сууж буй хар хувцастай эм мөрийн цамц руу заав буурал. Хар хуягнаас ч илүү хар бий болно. Энэ хар эрхээс ч гүн хар бий. Энэ харууд чинь танаа хэмжээстийн гүн хар шүү. Өвгөн бидний хэмжээстийн гүн хар өнг эдгээрээс ч илүү хав хар байдаг. Хар эрчим задрахад хар эрчимч байна, цагаан эрчимч байна. Өөр өнгийн эрчим нь байна гэж та айлдлаа. Өвгөн би зөвхөн дээш хүүрдэг эрчмүүдийг айлдсан. Одоо дээрээс доош бууж ирдгийг айлтгуу буурлаа. Үгүй ээ. Дээрээс доош бууж ирэхийг нь бүхэлд нь багтлан айлцсан. Эдгээр үгээс, үйлдэлээс, оюун бодлоос гарч буй зарим хар эрчмүүд заавал доош татагддаг хар эрчмүүд байдаг юм шүү. Ихэнх хүмүүсийн оюун бодолд хар эрчмүүд илүү доош татагддаг л гэсэн ойлголт байдаг буурлаа. Тийм. Тэгтэл хүмүүний оюун бодлын шар өнгийн эрчим нь энэ эдийг авчих юмсан гэх хулгайн бодол эсвэл дээрмийн бодол нь доош татагдаж болно. Дээд 3 нүгэлтэнд хүрэх үед үйлдэлийн эрчмүүд дандаа доош татагддаг юм шүү. Эрдэм номгүй, эрхийн дээд муухаг, ирээ цээргүй гэсэн 3 нүгэлтэн бий. Үүнийг Алтан судрын тайлал судраас уншиж болно. Ийм 3 нүгэлтэн хүмүүн болтол үйлсээс гарах эрчмүүд үргэлж доош л татагдана. Зарим нь дээш татагдах нь үнэн хэдий ч илүүтэйгээр доош татагдан оршдог. Тэгвэл яагаад доош татагддаг юм бэ буурлаа? Учир нь хөрсний доор бас хар болон цагаан эрчмүүд байгаа ч энд чинь эрлэг тэв, тамийн тэвийн өгөд хоёулаа ноёлон цогцолж оршин байна. Яагаад нүгэлтэн хүмүүнийг эрлэгт дэнслэн шүүж ирүүдэд тамийн үүлээр тамалдаг юм бэ? Нүглийн хүнд эрчмүүд бий учраас үргэлж доош татагддаг. Дээш хөөрж дийлэх нь дээш хөөрнө. Үлдсэн нь доошо хөрс рүү шингэдэг. Тийм учраас хатуу үйлийг хийж хар мөг шингээсэн шим буюу нэрмэл арх болон сүг цацалгүйгээр хөрс рүү шингээж асгадаг. Доош эрлэг тамийн өвгдөд хүрэхэд бас нэгэн онцлог байна. Хүслийн хар эрчим нь хүмүүний хөлийн улаанд байх эргэлтэд хүртээрээ дамнуулан хөрс шороонд шингээж хөрс шорооны давхраг бүрээс буюу элс, шавар, алт эрдсүүдээр дамнаад тэдгээрийн эрчмүүдтэй холилдон шүүгтэн задраад хувиран өөрчлөгдөх нь хөрсний давхаргуудын гүйдлэр гүгээд цааш багцлагдан эрлэг тамийн өвгдөд хүрдэг. 3 нүгэлтний эрчмүүд тус тусдаа өөр эрлэгт хүрэх үү?
Яагаад 13 өөр төрлийн там байдаг вэ? Мөн 13 эрлэг ертөнц байдаг вэ буурлаа. Ирээ цэргийн нүгэлтнээс гарсан эрчим доош хүрэн очоод дэнслэгдлээ гэе. Тэгвэл тэр эрчмийг гаргаж буй хүмүүн хитрхи ирээ цэргүй байгаад байвал амьд яваа цагт нь шийтгэх гээд бариад авчих нь үсттэй. Тийм. Эзэн хариуцах хуулиараа тэр үрдээ бууна. Хар муу эрчмийг гаргах давтамж нь арвидах байваас иргэн хариуцах хуулийн хэмт хүрхэц байвал тэр үрд арга хэмжээ аавна. Хэмт хүрхэц гэдэг нь эрчим ханаж буйтай адил. Өдий чинээ химийн орон цаг дүүргвэл тэр хүмүүнд төдий чинээ химийн хариу буун гэх хууль байна. Худал үгсийг ийм химэн орон зайг дүүртэл хэлэх аваас өөрийг нь бусдаар мэхлүүлэх худал үгэнд төөрөгдүүлэх замаар эзэн хариуцах хуулиар иргэн буuna. Үргэлж бусдыг муулж ярьдаг хүмүүнд эрчим нь арвидсаар дэнслэгдэх хэмт хүрвэл хуулийнхаа дагуу өөрт нь ирэх арга хэмжээ нь хоолоо өвчин ярьж чадхаа болох зэргийг өгч болох уу буурлаа. Иргэн хариуцах хуулиар аль нэг хүч султаа эргэтэнг нь илүү чилэрхүүлэх эсвэл хоолоо хүрдтэй холбоотой эргэтнүүдийг нь барин чилэрхүүлж болно. Эрлэг тамийн эздэд хүрсэн ч өөрийнх нь эрчмийн орон зайд хар эрчим илүү ихээр хурсан байвал махан бие нь бүхэлдээ чилэрхэнэ. Аль хэсгээрээ сайн эрчим, аль хэсгээрээ бусдыг муулах муу үгийн эрчим хурсан байна вэ гэдгээс хамааран түүнд илүү хариу илэрлүүдийг үзүүлнэ. Нэг нь нөгөөдөө муу үг хэлэхдээ яг юу гэж ёрлсон юм бэ? Энэ хүмүүнч ухаан муухаг даа гэсэн бол өөрийг нь ухаан муухаг болгох нөхцөл бүрэлдэхүүн муухаг болно. Салгалсан юм бэ гэвэл энэ хуулиараа салгалсан болж өтлөнө. Энэ амьдрал дээр яг үнэн байдаг. Бусдыг тэнэг гэд байвал өөрийг нь тэнэг болгох ч юм уу, ядуу гуйлагчин гэд байвал ядуу болгох гэх мэт тохиолдлууд байдаг. Түүн шиг дэнс их айхтар тимээ буурлаа. Яг л өөр дээр нь эргэж буудаг тимээ. Тиймээс амны бэлгээс аштын бэлэг гэж их ярьдаг байх. Тийм шүү. Мөн үг амьтай учир өөрийн гэсэн эрчимтэй учир өөрийн орон зайтай хуралдана. Нэг тариныг өдөрт 1000 удаа олон хоногийн турш уншсаар байвал тарины эрчим нь ламхаад амьлан даган оршдог. Түүнтэй адил хүмүүн нэг үгийг давтан хэлээд л байвал тэр эрчим нь өөрийнх нь орон зайг бүрхэнэ. Үргэлж сайн сайхныг өрөөгөөд байвал дээшээ татагдхаас биш доор байгаа цагаан эрчимтэй очиж нэгдэхгүй юм уу? Тэнд чинь бас цагаан эрчим хэрэгтэй бидтэй буурлаа. Тэдгээрт хэрэгтэй хувьд бол хэрэгтэй хэдийж сайн үгийг айлдаад л байвал илүүтэй дээш хүрдэг. Буян нүгэл гэж дүүийн оршин хэлэгддэг. Хүмүүний сайхан сэтгэл, сайн үг, сайхан үйл гурвын нэгдэлдор үүсэх цагааны хүнд хит арвидсан. Цул эрчим бас доош буун шүү дээ. Яагаад нүгэл буян хоёрыг эрлэг өвгөд дэнслээд байгаа юм бэ? Тэгэхээр доош бас буудаг юм байна тийм үү буурлаа. Тийм ээ. Буулаа гэхнээ хохирол үгүйгээр цагаан оршихуйд тайгаал тэтгэн бидтэй. Тийм үү буурлаа? Тийм.
хөрсөнд байгаа сайн эрчмийн урсгалуудаа тэтгэнэ. Мөн хөрсний доор байгаа ус, чулуу, элс шороо, тоосонцруудын давхаргуудыг тэтгэнэ. Цаашлан цул эрчим болон эрлэг өвгдөд хүрээд тэнд тоосонцруудыг нь хадгалаад тоосонцор байхгүй хэсгийг нь өөрийн орон зайтай хувирган ашиглана. Эсвэл буйны өвлөөс үүсэлтэй бүр хүчтэй тун сайн эрчим цулаар ялгарвал тамийн өвгдөд ч хүрнэ. Тамийн өвгөд ийм сайн эрчмийг цулаар нь тамийн орон зайд буулгасан учраас энэ үрийг тамийн өвлөөс чөлөөлий, тамийн тогооноос аврах хэрэгтэй юм байна гэх дэнс нь өрнөнө. Эрчим задрахыг нэг өгүүлбэрээр хураан айлтвал оршихуй, орон зай, огторгүй энэ бүгдийн цаанд бүхэлдээ сайн муу эрчмийн сүлэлдээ өрнөж байдгийг л тунгаах хэрэгтэй. Энэ өргөө гэрийн энэ хэсэгт ямар нэгэн эрчим байхгүй гэж тунгааж болохгүй. Орон зай байгаа л бол түүний дүүргэх сайн муу эрчим, туяа цацрагууд заавал оршиж буй. Нэгдэж, салж, дэлгэрч, хувирж, дангаараач оршино. Хар муу эрчим дамнах үйл. Хар муу эрчим нэгэн биеэс нөгөө биед нэг оршихуйгаас нөгөөд шилжихдээ эрчмийн хэмт тулгуурлана. Жишээлбэл энд байгаа хар эрчим энэ нум сумд, хөөрөгт, тэр тагшинд наалдаж болно. Хамгийн эхлээд эрчмийн тасралтгүй эргэлдэх урсгалаар дамнаж болдог. Эрчмийн урсгал нь дээш хөөрдөг, доош татагддаг, эрчим задрахын хуйлдор урсаж буй эрчмийг хэлнэ. Эрчмийн мөргөлдөөнөөр дамнаж бас болно. Одоо энэ өргөө дотор яагаад халуун болоод байна вэ? Өвгөн миний эрчимч бий, үрс та нарын эрчимч бий, эдүүдийн эрчимч бий. Эдгээр эрчмүүд хоорондоо ив ие олон тогтнож байгаа учраас халуун байгаа юм. Им үр бид хоёр ойртвол бид хоёрын эрчмийн мөргөлдөөн үүсч дамнаж болно. Ямар нэг идээр болон орон зайгаар дамнаж болно. Үүнд нь энэ бэлзэг, хөөрөг эсвэл бид хоёрын хооронд гүйх хар муу сүнс байлаа гэхэд түүгээр дамнаж болно. Дөтөөх нь ямар нэгэн холбоогоор дамнана. Энд аргын хийгээд бэлгийн бүх холбоосууд багтана. Жишээ нь өвгөн надаас Б үр рүү эрчмийн холбоос үүсэг. Б үр утсаа аваад А үртэй яриг. Энэ хоёр үрийн хооронд аргын холбоос үүснэ. Б үрээс мэндэлсэн үрсэд их үрийн холбоос бий. Б үрийн аав, ээж, эгч дүүгийн гэсэн ураг удмын холбоос бий. Түүгээрч хар муу эрчим дамнаж болно. Мөн хамтын хариуцлагын хууль буюу үүлийн үрийн хуулиар хар муу эрчим дамнана. Жишээлбэл тэнд нэг хүмүүн хөрс шороог ухаж байхад энд буй Б үр тэр үйлдэлийг мэдэж байгаа атлаа түүнийг зогсоож болиулаагүй. Үүлийн үртэй буруу муу үйл хийж байхад нэг нь нөгөөгөө хориглоогүй учраас хөрс шороог ухснаас үүсэх хөрс шорооны гүнд байх хар муу эрчмүүд Б үрд ирж болно. Яг тэгдэг юм бэлээ буурлаа. Г үр байлаа гэж бодоход Г үрийн аав нь өөр газар архитаарс ууж муу үйл хийх ямар нэгэн байдлаар болохгүй зүйл хийхэд ураг төрлийн эрчмийн холбоосоор гэмгүй байгаа Г үрд сөрөг үр дагавар ирээд байдаг. Тийм ээ буурлаа. Тийм. Энэ бол арга болон бэлгийн холбоосоор дамнаж буй хэрэг. Орон зайгаар дамнаж хар муу эрчим хурч болдог. Жишээ нь
Өвгөн би энэ өргөө дотор хар муу эрчим дүүргчихэд мордё гэв. Тэгтэл дээ өр орж ирэхэд түүний эрчим гэрлэн биеийн дархлаа хамгаалталс шалтгаалan сүнсгэл бие дээр өргөөнд буй хар муу эрчим их бага хэмээр наалдана. Эрдэм мэдлэг болон ямар нэгэн түүх мэдээллээр дамнаж хүрнэ. Өвгөн бие им өр хатуурхсан, гомрохсон хар муу эрчим түүхийг ихээр айлтахад им үрийн ой ухаан сүнс болоод махан бие орон зайд нь мэдээлэл түүхээр дамнана. Энэ нь хээр алаг бол хүүн шир алаг гэдэг үгч нь энэ утгаараа ийм санаа агуулад байгаа юм байна. Үеийн холбоогоороо тийм ээ. Тэгэхээр бас удам судрыг хардаг нь энэ дээр гарч ирэх юм байна тийм ээ бурлаа. Тийм. Яагаад хүмүүний махан бие болоод эрчмийн орон зайг хар муугаас нь салгаж зассны дараа өргөө гэрээг нь давхар засаж цэвэрлэдгийн учир нь гэрийн орон зайд нь хар муу эрчим тогтчихсон буюу учир буцаад тэр хүмүүндээ наалддаг. Тэгвэл хар эрчим хэрхэн дамнадаг талаар ярилцъя. Ямар үед дамнадаггүй, ямар үед заавал дамнадаг, ямар үед дамсныг нь хааж болох вэ гэх асуултуудад хариулъя. Ямар нэгэн эрчмийн орон зай дархлаагаа бүрдүүлсэн байвал ямар ч хар муу эрчим дамнахгүй. Ямар нэгэн тусгаарлагчтай буюу хамгаалалттай байвал жишээ нь энэ өргөөнд олон үрс дундаас нэг үрийн хэлэх хар муу үгээс өвгөн бие гадуураа үгийн хар муу эрчмээс тусгаарлагч бий болгоод сүндэрлүүлж ихвэл тэр хар муу эрчим надад ирэхгүй, дамнахгүй байж болно. Өвгөн миний гадуур тойрох хар муу эрчим им үрийн үгийн хар эрчмээс ариун их байвал надад мөн дамнахгүй. Хүч багтаа нь хүчтэйдээ үйлчлэхгүй. Ижил эрчмүүд түлхэлцэн. Нэг нь хүчтэй, нөгөө нь хүч багтаа байвал түлхэлцэж эрчмийн мөргөлдөөнөөрөө дамнахгүй байж болно. Ийм үед хар эрчмүүд наалдахгүй байх боломжтой. Тэгвэл ямар үед заавал наалддаг вэ буурлаа? Ямар нэгэн хар эрчим байлаа гэхэд түүнтэй яг адил хэмтэй, яг адил эрчимтэй байвал заавал наалдана. Ямар нэгэн сорогч орон зайтай буюу хар муу сүнс эсвэл ямар нэгэн хар мууг үргэлж дуудаж байдаг идүүдтэй байвал заавал наалдана. Эрчмийн дархлаа нь тогтоогүй байвал наалдана. Хар эрчмээс сул эрчимтэй байвал шууд наалдана. Түүнчлэн ямар нэгэн хэрэгцээ нь бүрдсэн байвал заавал наалдана. Хэрэгцээ нь бүрдсэн гэдгийг сайн ойлгоддоггүй буурлаа. Би цагаан эрчмээ ялгаруулахын тулд надад хар эрчим хэрэгтэй байвал тэр заавал наалдана. Эрчмийн урсгал эргэлдэхийн тулд хар эрчим заавал наалдана. Өөрөөр хэлбэл эрчмийн урсгал эргэлдэхийн тулд ямар нэгэн хар муу эрчим тэр дотор зайлшгүй орж байж миний эрчмийн шүүгч хэсгүүд үйлээ хийснээр надаас сайхан эрчим дээс гарах учигтай байвал гэсэн үг юм. Мөн ямар нэгэн харын бүрдэлт эрчим бий болох нөхцөл нь бүрэлдэвэл харын эрчим заавал наалдана. Жишээ нь хормон дэв бузрын сүнс хүчээ аван суусан хүнийхээ аргын болон сүнсгэл биеийг нь эзэглэсэн тохиолдолд хорыг ялгаруулахын тулд хар эрчим заавал сууна. Өөр бас арга ухаанууд бийж тэдгээрийг нууцлая. Өөрс та нар ул улаа яагаад нийлүүлж болдоггүй юм бэ гэдгийн цаана хөрс шороо руу ингэж байх учигтай
хар эрчмүүд нэг нэгнийхээ улны хүрттэй тулснаар хар эрчмийн хүчтэй орон зайг бий болгодог учир цээрэлдэг юм шүү. Хоёр хүмүүний улаар дамжин доошилж буй муу эрчмүүд хоорондоо нийлэн бүр хүчээ аваад хоёуланд нь эрчмийн урсгалаараа буцан дээшилж махан биеийг нь хар эрчмийн эргүүлэгт оруулах боломжтой байдаг юм шүү. Яагаад доошилж авсан эрчим буцаад дээш явчихваа буурлаа. Тэсрэлтийн хууль гэдэгтэй адил хууль өөрчилж буй учраас хүнд хар эрчмүүд хуралдаад бүр хүчтэй болохоро хар тал руугаа дээш туйлчдаг юм. Улаан нийлүүлээд гар гараа барьдаг шүү дээ. Тэгвэл яах вэ буурлаа? Хоёр гарын алганы хүр дээр бол хүнд эрчмүүд ялгардаггүй. Улаад нийлүүлснээс болж хүчтэй болсон хар эрчмийг яаж гаргах вэ буурлаа? Энэ үед хөрс шороонд улаараа гიშгэнэ. Тэгэхгүйгээр хоорондоо тэврэлдээд гараа барилцаад эрчмийн орон зайдаа улам бүр мөргөлдүүлбэл дахиад л нэгэндээ дамнах нь үүлэн өрнө. Харын үүлтэй өгöd улаачтай буувал улаачийн биед хар эрчим буулгаж тодорхой хэмжээгээр дархлаа үүсгэж байгаа бидтэй буурлаа. Хасын эргэл дээрээ эргэлдээд улаачийн махан биед байгаа дандаа нар зөв иргэн сайнч бай мууч бай эрчим хураасныг харын үүлтэй өгöd буугаад мордохдоо хоёр хасын эргэлтийн хооронд байгаа хэрэггүй аравдаад буй туушралт өртөх гээд байгаа хар эрчмүүдийг аваад мордно. Харин улаачид хэрэгтэй гэсэн хар муу эрчмийг эс дотор нь үлдээнэ. Өвгдийн дүрээр ирсэн жинхэнэ хар тэрэнгүүд бол хар эрчмээ үлдээгээд яваад байгаа. Тийм үү буурлаа. Тийм учраас махан биеийн чилээрхэд ажил үйлс нь бүтэмжгүй хаагдаад байгаагаас гадна өөрийнх нь сүнсүүд биеэс нь зайлан гараад байгаа юм. Барууны 44 хар тэнгэрүүд өөр хар эрчимтэй юу буурлаа? Үгүй ээ. Харын үүлийг даран устгадаг үүлтэй өгдийг хар эрчимтэй гэж тунгааж болохгүй. Харин дардаг хар эрчмүүд нь бол хар тэнгэрүүд дотор өөр байдаг. Улаан өнгийн хар эрчим байлаа гэхэд түүнийг дардаг тэнгэрүүд байна. Үр шимээр нь харын төрлийн эрчим, цагааны буюу сайн төрлийн эрчим гэж хуваан хэлээд байгаа юм шүү. Хар эрчмэл гэж яриад байхаар хар өнгөтэй эрчмийн талаар ярьж байна гэж зарим үрс ойлгож мэднэ. Гэрэл гэгээтэй хар муу үйлсийн эрчим, хар муу сүнсний эрчимч байж мэднэ. Харын гэсэн бүхэн хар өнгөтэй байхгүй шүү гэдгийг ойлго. Сайхан өнгөтэй атлаа хүмүүний зүрхийг зогсоодог эрчимч бас бий. Ижил хар үг хэлдэг хүмүүсийн хооронд эрчмийн давтамжилт явагдах уу буурлаа? Үгүй. Ямар үед айлдаж байна вэ? Давтамж нь хэр байна вэ? Хэр хар үгээ хэлхийн хажуугаар араас нь өөр сайн үг хэлээд байна уу гэх мэтэр өөр учир дамнахгүй. Химэн адилхан бөгөөд орон зай нь ойрхон байвал дамнагдах боломжтой. Орон зай нь хол байвал холбогдох боломж нь бага. Орон зай хол бол тэдний хооронд байх эрчмийн урсгал цохилтод сарнин задарч болно. Хар муу эрчмүүд өөрсдийн удаан оршин тогтох орон зайдаа илүүтэй ноёлон оршдог юм. Нарны гэрэл болоод сайн эрчим бага хүрэх тийм орон зайд хар муу эрчим илүү хурна. Түүнчлэн байнга хар муу үгсийг хэлж байдаг орон зайд үргэлж хар муу эрчмийг ялгаруулж байдаг орон зайд хар муу эрчим тогтон оршино.
Өргөө гэр голомтод яагаад хар муу үгсийг хэлэх ам урийнхыг цэрлэдгийн учир нь тэр орон зайд хар муу эрчим тогтохоос сэргийлдэг. Гэртээ хэрүүл хийсээр байгаад хар муу эрчим тогтчих бол сарниан задрахын тулд гангаар утлаа гэхэд бүх төрлийн хар эрчмийг ганга арилгахгүй бидтэй буурлаа. Үгүй ээ.